Хай зүрхнүүд манай өнөөдрийн гайдын ерөнхий ивент тэтгэгчээр маш олон гоё аниме загвартай хүүдий, мөн подволк, фигүр гэх мэт аниметэй холбоотой маш олон зүйлийг зардаг Kero Store хамтарч байна. Хаяг нь бөмбөрт байдаг шүү. Энэ Facebook руу чат бичээд хүссэн загвараараа хийлгүүлээд дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Ингээд Якузагийн эхнэрээ эхэлцгээе. 10 дугаар анги дээр өмнөх анги дээр Киришима Асамита тулалдсан, Шоума Буржакта зодтолсон болон Ёшино дугуугаар энэ хүнийг дайрсан гэх мэт үйл явдлуудыг сануулж байгаагаар эхэлнэ. За тэгээд мэдээж манай хоёр чинь яг адилхан нүд гаргачаад Озук хүнийг дарамтлсан да. Нэг газар гуруулаа орж сууж байхдаа Киришима маань Ёшино одоо санаа тавьж гинэ гэж жигтэйхэн. Юбхэста ямар амар урцын баг бандаж чин гарлаа штэ. Оёод үгийн энтергээд бүр зүү уцмац авцсан за. Тэгснээ бүр миний хөөрхөн Ёшиног ингэж амар зодоод тахтаа яад ингээд уурандаа нөгөө гарыг бүр бараг л үхтэл нь зодцсон юм бэ нэлээ. Озук хүнээс асуун л да. Наавгаар дайлмдуулж намайг сүрдүүлээд энэ асуудалд май хайртай Ёшиног хүртэл оролцуулаад яаж аан гэхэд бол Озук хүн нь яг үнэндээ би хин нэгний дарамтанд орсныг та нар мэдгүй үстэй. Зүгээр л чин үннийг хэлэх юм бол Ёшино наад Киришима чинь Наотай үерхдэг байсан. Би ч гэсэн Наотай үерхдэг байсан болохоор буцаад Наотайгоо дотно олох гээд л Киришимаг жаахаа айлгыг гэсэн төлөвлөгөөтэй байсан. Өөр ямар нэгэн санаа оноо байхгүй гэхэд манай хоёр юу гэж л итгэв. Хуучин тэр Аказа гээд охиныг байхад энэ хоёр зодсон хүмүүс байсныг нь мэдж байгаа болохоор дахиж бид хоёроор оролдох юм бол зүгээр өнгөрөөхгүй гэдгийг ч сануулна. Бас Наог ч гэсэн цаашдаа сүрдүүлэх шаардлага байхгүй. Энэ чигээрээ ийм байдалтай байвал Ёшиноч тэр, Киришимач тэр Озуг энэ нийгэмд байх газаргүй болгож цаашлаад аав ээжийг нь ч гэсэн зүгээр байлгахгүй. Тэглээч Ёшинотой өмнө нь Озу уулзаад нэг юм уугаад ярьж суусан да. Тэрийг нь гимтэрэг болгоод насан туршаагүй хүнд ариг шахсан хэрэгээр цагдаа энтерт өгнө гэхэд бол Озу нь бүр юу вэ? Чи насан туршаагүй байлаа юу гэхэд нөгөө хүн бүр үнэмлэхээ харуулж энтер. Озугийн аав нь нэлээд том компанийн захирал бөгөөд ээж нь чөлөөт сэтгүүлч. Тэгэд ээж нь өөр хүнтэй уулзж байгаа нэг бичлэгийг үзүүлж сүрдүүлээд энэ яриа өндөрлөх хэдий ч гэсэн Озу дахиж Ёшино, Киришима хоёроор оролдохгүй амлаж гинэ гэсэн үгийг нь Нао баримт олгоод бичээд авчлаа. Шоума маань Буржакта зодоо хийгээд жаахан гимтсэн. Бараг л анх удаа гимтсэн байхыг нь Ёшино харсан болохоор санаа зовн мэдээж. Шоума маань харин зүгээр би өстө яавал гээд Ёшиногийн хажууд ганц ч ихсэн удаа өвдөж гин гэж хэлдэггүй. Тэгээ бас нөгөө Озугийн аав идэр нь Токуса бүлгэмтэй аль дээр үеэс ер нь нилээдгүй дотны харилцаатай болохоор бас нэг их тийм оролдоо дэмий ахаа. Тэглээж Киришима, Мияма гэр бүлийн жинхэнэ хүн биш болохоор идэргээд бүгдийг хаанаас ч болоод судалсан байдаг. Тэгсэж Озук хүн түрүүхэн л Ёшино, Киришима хоёрт юу гэлээ зүгээр л Наог өөрийн болгоно гэж хэлсэн нь худлаа. Магадгүй нөгөө Асами гээд байгаа нөхрийн дарамтаас шалтгаалаад энэ их том үмэнийг үүсгэсэн байх ч гэсэн боломжтой талаар ярилцдیں۔ Нэрэ бас магадгүй те голон дээр Асами чинь Ёшинотой уулзах яриатай гэдээсэн шүү дээ өмнөх анги дээр. Ингээд Шоума цаашин байктайгаа явж байгаа болохоор төрүүлээд явсан бол нөгөө талд Нао, Киришима хоёр ярилцж байна. Одоо Озук хүн чамайг сүрдүүлээд айлгаад авахгүй болохоор битээ санаа зовоо. Гэхдээ өмнө нь Ёшинотой сургууль дээр таарахад цаачин миний талаар ямар нэгэн юм хэлээгүй юу? Магадгүй царайлаг хөөхөн энтергээд хэлээгүй юу? Бас Ёшиног тэгж бодоосэй гэж хүссэн юм уу яасан? Наа бол харин тэгэхэд болвол чи чинь жоохон нилээ мэдрэл юм биш үү дээ. Тэглээч Ёшино ч ухаангүй тэнэг идэргээ муулаад байдیں۔ Тэгэхэд бол Киришима хүй Нао чи бол яхаарахгүй хөөхөн ухаалаг нэгэн ч гэсэн Ёшино бүр ямар ч байсан би тэр хүний төлөө бүр чи байтугай огт танихгүй өөр хүнтэй ч гэсэн унтаж чадна гэж боддог амар хэлжтий. Нао энийг сонсоод шууд алгадж аам л та. Ингээд дахиж хизээч холбогдохгүй, харьцахгүй холбоо сүлбэгээ энэ хүрээд өндөрлөхөөр болцгоодог тэрэнч дээр дээ те. Ёшиногоос харин Киришима бүх зүйлд уучлалт гуйсан ч гэсэн Ёшино мөн айдал адгийн зүйл нилээ хийсэн болохоор зүгээр өнгөрөөлөө. За одоо хамгийн гол хэсэг нь заа юу.
Манай Ёшино яг үндэ Нао тэр хоёрыг буудлаа орж яахыг анханасаа мэдчихсэн, бүр энэ хар тэнтэй порттой мөрдөжсэн гэж боддоо. Тийм болохоор сургууль дээр Наогоос албаар яриа өдөж танилцсан төдий. Тэгээ Оосун Нао хоёрыг ямар нэгэн холбоотой байсан гэдгийг хүртэл олж мэдсэн. Тэгээ энэ Киришима төгсөн зүйлт байна да. Энгийн зүйлт биш заяо. Энэний дотор нь жижигхэн GPS буюу байршил тогтоогч албаар суулгаж тэгээ Киришимаг хаана яг юу хийж байгааг нь мөрдөжсэн. Гэхдээ Киришима энэ бүх зүйлийг анзаарсан мэдсэн байгаа хэрнээ энэ зүйлтийн бүр огтхонч хаяагүй, бинээсээ ч салгаагүй. Учир нь Ёшиногоор мөрдүүлэх нь Киришимагийн хувьд түүнийг өөрийг нь ингээд тоож ийна гэж бодоод харин ч бүр илүү их баярлж исэн гэж бодчихцаа. Тэг гинтэл Киришима яасан гэж миний уур хүрээг бүлдээ. Ёшино зүгээр л гиснээ шууд хацар толгой хэсэгт нь хүрээд чамайг зүгээр бяцалчмаар санагддаг хаая. Гэхдээ яагаад ч юм гиснээ гарынхаа байрлалыг хүзүүрүүн шилжүүлээд хайрлаж инхрийлмээр санагддаг ч ихсэн хаая бүр чамайг алчмаар санагддаг. Чи миний хувьд тийм л хүн гэдэм да. Яа. Бас л яа харахгүй мазохист байгаа биз. Тэгээ Киришима мэдээж тэг цаг өнгөрөхөөс өмнө нөгөө хүмүүсийнхээ асуудлыг бүгдийг нь жин тан шийдсэн учраас Ёшино үерхэн гэд амлцсан. Ер нь юу ч байсан хамаагүй хийнэ гэд амлцсан штэ. Тэгээ мэдээж тэрийг асууна. Одоо үерх үү, яах уу гэхэд Ёшино за зүгээр шууд азаа үзээд одоо эндээ шууд шийдчихье. Хайж чулуу даудаад үзчихийгээд энэ үед бол Ёшино яах аргагүй өөрийгөө бүр ялна гэд бат итгэлтэй байсан. Гэхдээ дааж ялагдчихдаг. Нэг удаа биш бүр нийт 3 удаа хайж чулуу даудаад ялагдвал үерхийгээд бүр 3 удаа Киришимад ялагдчихдаг. Ингээд бараг л гэж юу н ингээд манай хоёр үерхэхээр болцсон. Харин нөгөө талд нэг шар толгойтойгаар тийм үү. Осакод байсан гэж юу гэд айгүй айхтар ширтэж байгаагаар 10 дугаар ангид туслаа гэж. Үлдсэн ангиуд одоо яах юм байгаа. За тий дараагийн 2 дахь өдөр 11 дугаар ангийг нь цаанаа гарахаар нь яриад өгнө штэ. Зүрх. Бас энэ сард маш олон өөр гайдууд бэлдэж байгаа шүү. Заа юу.